За арслангийн санаантай өмнө 12 дугаар сар ямар байхыг харцгаая, ямар урамсгалтай байхыг харцгаая. За арслангийн урдыг хэрэгшээгч нар нь одоогоор таны 5 дугаар хавс болох нумын орд дээр зочилсан байна. За 5 дугаар хавс нь ерөн бол ингээд шоуны хавс гэж үздэг. Учир нь таны ингээд дуртай зүйлээ хийж байгаа, өөрийнх чинь ингээд цусыг хөөргөдөг тийм таныг зугаатай байлгадаг бүх сэдвүүдийг 5 дугаар хавс нь өөртөө агуулдаг. Та одоогоор энэ Sagittarius season-ээр үерхэл, зугаацсан гээл эсвэл хобби, эсвэл ямар нэгэн таны одоо дуртай одоо тийм бүтээлч энерги гадагшуулж чадах сэдвүүдэд илүү ихээр төвлөрж байгаа, зугаацж байгаа. Эсвэл ямар нэгэн тийм шинэ тийм бүтээлч одоо өөрийн бүтээсэн ямар нэг ажил хэрэг, прожекттэй ил гаргаж байгаа ч юм уу те. Тийм зохион бүтээж байгаа үйл хэрэгүүдэд төвлөрж байгаа гэж магадгүй. Ямар нэгэн тийм бүтээлч энерги гадагшлуулж байгаа. Зарим нь үерхэж байгаа. Зарим нь эсвэл үр хүүхдтэй хүмүүсээ үр хүүхдтэй анхаарж байгаа. Гэх мэтлэнгээр 5 дугаар хавсын сэдвүүд нь нэлээд их эрчимцэн үе өрнөж байна. Өөр тохиолдолд нэг олноор хүрэлсэн үйл хэрэгүүдийг хийж байгаа ч юм уу, олонний анхаарлыг татаад дунд нь спотлайт авч байгаа, эсвэл зугаацсан гэл нэвтрэх хийх байгаа ч юм уу те. Энэ сайнаар ч муугар ч ямар ч байсан та гол нь happy ах хэвээр. За 12 сарын 22-ноос Capricorn season эхлэн. Тэгэхээр таны 6 дугаар хавс руу нар нүүн. 22-ноос хойш таны төвлөрөх сэдвүүд бол өдөр тутмын уйтгартай ажил хэрэгүүд, 7 цагт ажилдаа яваад 5 цагт ажилдаа тардаг үйл хэрэгүүд байх болно. За өөр тохиолдолд 6 дугаар хавс нь бас эрүүл мэндийн үйл хэрэгүүд байдаг. Мөн өдөр тутамдаа D витамин ууж гинөө, C витамин ууж гинөө гэх мэтлэнгээр эрүүл мэндийн үйл хэрэгүүдээр илүү ихээр төвлөрж байгаа. Эсвэл тогтмол дасгал хийж байгаа ч юм уу, жимд явж байгаа, йога хийж байгаа гэх мэтлэнгээр өөртөө анхаарал тавьж байгаа. Эсвэл эрүүл хооллох гэж хичээж байгаа. Гэх мэтлэн сэдвүүдийг өөртөө 6 дугаар хавс нь агуулдаг. Тэгэхээр 22-ноос хойш арчаатай болж эхлэх нь, хариуцлагатай ажиллаа хийх нь, урдгаа хийгээд чимээгүй даруухан явна гэсэн үг байна. За 6 дугаар хавс нь мөн хүн амтан асрах үйл хэрэг, таны тэжээдэг муур, нохоо юу ч хийж болно. Бас тэдгээр сэдвүүд нь бас илүү их эрчимлж бас болох юм аа. За гэхдээ 6 дугаар хавс нь сөргөөр харах юм бол эрүүл мэндийн хавс, өвчний хавс гэж үздэг. Учраас энэ 22-ноос хойш өвдөх эрсдэл маш их байж бас магадгүй. Өвдснөөс үүдэж тийм өмнөх сарын 6 цэнгэл, хэвтүүлэгтэй 6 цэнгэлээс үүдээд 22-ноос хойш 6 дугаар хавс идэвчин чинь өвдснөөс үүдэж бие анхаарах шаардлага гарсан бас байж болох юм тийм ээ. За гэх мэтлэнгээр 6 дугаар хавсын сэдвүүдээр илүү ихээр төвлөрж ажил мэргэжлээ сайн хийгээд эрүүл мэндэ бодорой. За детальчлан харцгаая. 13-наас 21-ний өдрүүдэд санчир гарагийн нөлөө орж ирнэ. За 29-нээс 21-ний хооронд 19-нээс 21-ний хооронд Нептун буюу 70 гарагийн нөлөө орж ирнэ. За тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр санчир гарагийн танд хариуцлага өрөөлж эсвэл бие махбодын хувьд хүн хэцүү сорилтыг авчирч магадгүй. Тэгэхээр энэ үед өвдөх эрсдэлтэй гэсэн үг. 13-наас 21-ний өдрүүдэд бага зэргийн хариуцлага ихтэй зовж зүдрэх эрсдэл их байна гэсэн үг. Тэгэхээр эрүүл мэндэд жоох анхаараарай гэж зөвлөе. Тэгснэ 19-наас 21-ний хооронд санчрын нөлөөтөө зэрэгцээд 70 гарагийн нөлөө орж иж гэдэг нь энэ нь сөргөөр харах юм бол өвдснөөс үүдэж эм тан хэрэглэж эмчилгээ хийлгэх. Эсвэл арх тамхи хэрэглэж эсвэл дуртай юмаа идэх, дуртай юмаа хэрэглэх, кофе, кафеин, алкогол бүх юм юу ч хамаагүй бүгдийг хэрэглэх. Эсвэл жоохон бие махбод чинь суйлдаад манараад ухаан алтлаа гэсэн тийм дүнярцсан урамсгалтаас байж болно. Бие сулрах магадлал эрсдэл их байна. 13-наас 21-ний өдрүүдэд. За тэгэхээр эндгээр өдрүүдэд ер нь анхаарал болгоомжтой бие аршлан тордохыг зөвлөё. Архиа багуугаарэ. Тамхиа баг татаарэ. За 7 дугаар хавсын сэдвүүдийг харсаа 7 дугаар хавсын сэдвийг харахын тулд бүгдээрээ санчрын хөдөлгөөнийг харах хэрэгтэй болно. За ерөнхийдөө 7 дугаар хавсын сэдвийн хүрээнд заяа. Энэ 12 дугаар сар тэр чигтээ чухал гэрээ хилцэр, чухал уулзалт, чухал үерхий гэрлий гэсэн шийдвэр гаргаж болохгүй. Учир нь дандаа онцгой байрлалууд, онцгой аспектууд байна. За 2-наас 11-ний өдрүүдэд бууд гараг, 20-наас 14-ний өдрүүдэд мөн ижил цаг хугацаанд ангар гарагийн нөлөө орж ирж байна. Тэгэхээр энэ үед бол харилцаа холбооны үйл хэрэгүүд нь хүнд хэцүү байна. Яг уу та ингээд хүмүүстэй харилцах үйл хэрэгүүд хийж эсвэл хостойгоо ярилцах, түнштэйгээ харилцах гэх мэтлэн бүх төрлийн нэг харилцаанууд нь эрчимжих боловч эдгээр үйл хэрэгүүд нь тэм таатай өрнөхгүй хэрүүл маргаантай, зодоонтой, муудалцаантай байна гэсэн үг. Тэгэхээр өөр тохиолдолд жоохон хүнд хэцүү ойрын аялалд гарах, гадаа амир хөлдөж өхмөр хүүтэн байхад гарч яваад
ингээд ажил амжуулах хэрэгтэй, бичиг засны ажил хийх хэрэгтэй, эсвэл нэг сургалтанд сууж байгаа ч бас байж болох юм. Өөр тохиолдолд Меркури, Марс хоёрын нөлөө хамтдаа орж ирж байгаа учраас. За гэх мэтлэнгээр жоохон тийм байна. За будын нөлөө бас сарын сүүлээр шинэ жилийн үеэр бас орж ирж байна. Энэ нь 27-оос 1 сарын 2-ны хооронд нөлөөлнө. Тэгэхээр энэ үед бас будын нөлөө орж ирснээр хүмүүстэй харилцах үйл хэргүүдийг хэрэв тавтай харилцах үйл хэргүүд гэдэг бол тэр хүмүүстэй ярилцах, эсвэл гэрээлзээр хийх шаардлага гарах, эсвэл ойрын аялал хийх гэх мэтлэнгээр эсвэл энэ нь хостойгоо ярилцах бас байж болно. Түншлэлтэй холбоотой бүх харилцаанд ярьж байгаа шүү дээ 7 хавс чинь. Тэгэхээр энэ сарын сүүлийн будын нэмэрэг бол жоохон ядаргаатай байж магадгүй, амлалт нь жоохон цуслаад ч юм уу, уулзахад хэцүү байх ч юм уу, эсвэл хоошлох ч юм уу, эсвэл жоохон дургуун хүнтэйгээ уулзах шаардлага гарах, эсвэл дургуун мэдээлэлтэйг харьцах шаардлага гарах. Та тэр хийж байгаа зүйлдээ жоохон дургуун байна. Тэр будын энергитэй оюун санаагаа ажилуулж байгаа үйл хэрэгтэй жоохон өөрөө дургуун байна гэсэн үг сарын сүүлээр. За гэхдээ нэг ганц гайгүй аспект байна. Энд 12 сарын 21-ний аспект нь энэ нь сугарын нөлөө орж ирж байна. Тэгэхээр 18-наас 24-ний өдрүүдэд сугарын нөлөө орж ирснээр бага зэргийн романтик харилцаа үүсгэх, бага зэргийн флим, бага зэргийн ингээд тийм гэгээлэг хостой болол хостойгоо цагийг зугаатай өнгөрөөж арай нэг эрэг таатай нэгэндээ дуртай үг нь хэлээд арай нэг харилцаагаа гайгүй аваад явчих боломжтой үед нь 18-наас 24-ний өдрүүд байна. Өөр тохиолдолд чухал хэрвээ уулзалт хийх гэдэг бол 18-аас 24-ний өдрүүдийг сонгороо. Гэхдээ ерөнхийдөө бол 12 сар бол гэрээ амар чухал юм хийж болохгүй. Надад ирлээч гэж болохгүй. Гэрээн дээр гарын хэсгээс зурж болохгүй. Ерөнхий бол ерөнхийдөө шүү заяа. Яг хөө зүгээр нэг төрхөн зургийн амралт гэдэг хэсэг нь 18-аас 24-ний өдрүүдийн сугар гарагийн нөлөөтэй өдрүүд байх болно. За 10 дахь хавас буюу ажил мэргэжил карьерийн асуудлуудыг харцгаая, нийгмийн харилцааны үр асуудлыг харцгаая. За 8-аас 14-ний өдрүүдээс South Node орж ирж, South Node-ийн нөлөө өмнөд занхлагийн нөлөө орж ирж байна. South Node нь ямар нэгэн прожектыг дуусгах, эсвэл ямар нэгэн хийж байгаа ажлаа дуусгаад хаяад гараад хаалгаас аваад яваад бүх ажлаа ингээ ажлаасаа гараад гарах өргөдлөө өгч байгаа энерги бас байж болно. Өөр тохиолдолд ажилдаа их цэвэрлэгээ хийгээд өөрийнхөө ширээ, өөрийнхөө хариуцах хэсгээ ингээ гоё цэвэрцлээд хаяхан хаяад ингээ тийм юмсыг цэгцэлж байгаа уур амьсгалаараас харж болно. Эсвэл урд өмнө хийжсэн ажил хэрэгүүд ингээ шинэ жил болж байгаа юм чинь шинэ жилээ энэ одоо 25 оноо дуусгахын тулд ингээ үлдээсэн ингээд юмнуудаа бас дуусгаа тий. Түүж ингэж нөгөө хоёрын хооронд нэг дуустал хийгээгүй ажил прожектуудаа ингэж гаргаж ирж дуусгаж өндөрлөх цэг тавих шаардлага гарч магадгүй. Бүр зарим тохиолдолд зарим нь ажлаасаа гарах ч юм уу те. За 18-наас 24-ний өдрүүдэд санчир гарагийн нөлөө орж ирж байна. Энэ бол ажил мэргэжлийн хувьд танд даалгавар хоногдож, хариуцлага хоногдож, хүнд хэцүү, илүү цагаар ажиллах шаардлагатай ч юм уу гэх мэтлэнгээр эсвэл хийж байгаа ажил чинь сунжраад ч юм уу эсвэл нэг тийм хариуцлага ихс чинь. Ерөнхийдөө бол South Node-ийн нөлөө, Сатурны нөлөө, төстөө байдлаар нөлөөлөх бололтой. Ажил мэргэжлийн хувьд жоохон тийм хүн байна. За 23-наас 24-ний өдрүүдэд бол ажил мэргэжлээр алдаа гарах эсэргээлээрээ эсвэл ажлын хүмүүстэйгээ муудалцах, лүүл ойлголцох, эсвэл ажил дээр чинь сонин үйл хэргүүд тохиох, уусаалдах, юм эвдрэх, эсвэл устай холбоотой ямар нэг юм болох, эсвэл ажлын газрын ажлын тэр coworker-уудтайгаа хамтах тэр уур амьсгал нь жоохон тийм назгаарсан, урсгалаараа нэг тийм тодорхой буус те зүгээр нэг тийм байж бас болно. Өөр тохиолдолд таны ажлын газар албан тушаал одоо захиралчин ч юм уу те жоохон дөө нярцсан байдалтай бас байж бас болно. Тэгэхээр ерөнхийдөө 10 дугаар хавсын аспектууд бол тийм сайхан бол биш байна. За 4 дугаар хавс буюу ажил гэр бүл оршин суудаг газрын сэдвүүдийг харцгаая. Тэгэхээр эхний 10 хоног бол Жупитерийн нөлөө бархасаад гарагийн нөлөө орж ирж байгаа учраас гэр бүл оршин суудаг газар дээрх таатай үйл хэргүүд өсөлт тэлэлтүүд өрнөх боломжтой. Гэр бүлд гишүүн нэмэх эсвэл ам бүл нэмэх эсвэл танаад гэр бүлд биш юм а гэхэд зур хамаатан садандаж болно. Өөр тохиолдолд гэр бүлд чинь гишүүнт чинь гэр бүлийн гишүүнт чинь эрэг таатай өсөлт тэлэлтийн таатай үйл хэрэг тохиосч бас болно. Өөр тохиолдолд гэрээ чимэглэх, гэртээ гоё юм оруулах, хүнтэй юм оруулах ч юм уу эсвэл гэрээ том болгох. Эсвэл ямар нэг үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлууд надтай байна. Эсвэл таны хувийн бизнес чинь бас надтай байж болох юм. Хэрвээ та YouTube ажилладаг бол YouTube дээр дагагч ихсэх ч юм уу те эсвэл олонний хүртэл болох ч юм уу гэх мэтлэн ямар ч тэлэлт бас байж болно. Ер нь бол за гэхдээ 2-наас 11-ний хооронд санчрын нөлөө 3-наас 14-ний хооронд 20-наас 14-ний хооронд санчрын нөлөөс давхар орж ирж байгаа учраас гэр бүлийн гишүүнтэй харилцаа жоохон муу байх ч юм уу те эсвэл өөр тохиолдолд гэр бүлийн гишүүн өвдөөж ч юм уу эсвэл таанд ингээд гэртээ хариуцлага өргөх шаардлага гарч магадгүй том уу шиг байх шаардлага гарна.
өөр тохиолдолд жоохон төсвөрлөх шаардлагатай хүнд хэцүү асуудал гэр бүлд чинь тохиож бас магадгүй юм аа. 2-аас 14-ний хооронд. Гэтэ яг бархас сатгаргийн нөлөө эргээр нөлөөлж байгаа гэсэн амьдралын гэр бүлийн 4-р хавсан сэдвийн хүрээнд нэг өөр нэг хэсэгт нь бас санчрын нөлөө бас таны хязгаарлаж болно. Нэг сайтай муутай бас байж болох байхгүй юу? Аль ижил цаг хугацаанд сайн муу нөлөө хамтдаа орж иж ингэж болохоор. За 9-аас 12-ны хооронд Уранус буюу Тэнгэрийн гаригийн нөлөө орж ирж байгаа. Тэнгэрийн гаригийн нөлөөс үүдэж гэр бүлчин гинтийн үйл хэрэг тохиож болно. Гинтийн байдлаар нүүх ч юм уу эсвэл генетийн байдлаар ямар нэгэн тавилгаа зөөх ч юм уу эсвэл генет гэртээ ажилдаа явж хөрөөд ирсэн чинь ээж чинь таны тавилгыг чинь зөөгөөд алгуулсан байх жишээ ч юм уу те гэх мэтлэнгээр энэ нь зөв гинтийн таамаглаагүй байдлаар нөлөөлөх болно. Тэгэхээр энэ нь тийм сайн муу гэж хэлээд бол хэцүү. Гэтэ хөвчлийн Уранус нь жоохон сөрөг байдаг. Учир нь тийм гинтийн байдаг болохоор эсвэл гэрч чинь хүн ирэх ч юм уу те эсвэл гэрч чинь яаж ч магадгүй. Ер нь бол гэтэ энэ тийм амар томорч биш жижигэрч биш нэг айх тэр төсөөлөн бодоод хэрэггүй тухайн үед юу болох нь харахгүй. 12-наас 15-ны өдрүүдэд Нептуны нөлөө орж ирнэ. Нептуны нөлөө 70 гаригийн нөлөө нь ус алдах усан энергиөр нөлөөлнө. Тэгэхээр юм эвдрэх, угаалгын машин эвдрэх ч юм уу, диш вашер эвдрэх, эсвэл синкчин эвдрэх, эсвэл нойлчин бүглэх гэх мэтлэн эсвэл ус алдах ч юм уу те. Ямар нэгэн байдлаар алдаа гарч магадгүй. Эсвэл гэр бүлийн гишүүд чинь жоохон тийм emotional эсвэл гэртээ байгаа байдал чинь тийм назгарсан дуртай юм хийгээд дуртай юм хийдэн дуртай юм хийгээд тийм дүрм журмын дагуу биш жоохон нэг тийм дүнярцсан байдалтай бас байж болох юм аа. Өөр тохиолдолд гэр бүлийн гишүүн чинь өвдснөөс өвдөж ийм тан хэрэглэх, эмнэлэгт үзүүлэх, эмчилгээ хийлгэх гэх мэтлэнгээр бас нөлөөлж магадгүй. Бүр амар их сайн ярьж байна. За 20 дугаар хавсыг харцгаая. Мөнгө санхүүг харцгаая. Мөнгө санхүүгийн хувьд бол эхний 10 хоног бол Жупитер нөлөө орж иж байгаа учраас эхний 10 хоног мөнгөтэй байна. Санаа зовлтгүй. Гэхдээ санчрын нөлөө хамт орж ирж байгаа. 2-наас 11-ний хооронд санчрын нөлөө хамт орж ирж байгаа учраас орж ирсэн орлогоо бас хамаагүй зарлагтаад байх хэрэггүй, жоохон хямгадаад те, жоохон бодлоготой байх хэрэгтэй. Тэгэхгүй бол санчрын нөлөө нь бас хэсэгтээ мөнгө орно. Нэг Жупитер танд их хэмжээний мөнгө ороод ирсэн чинь санчр нь бүгдийг өрөвлөхгүй гэртээ. За нэг 10,000 бишээ 9,000-ыг хадгалчихъя гэсэн уур амьсгалтай байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол мөнгөө жоохон гамнаараа гэж зөвлөе. Гэтэ бас шинэ жилийн үеэр бас мөнгө гамнах энерги орж ирж байгаа учраас бас санчрын нөлөө орж ирж байна. 27 оноос тэгээд он гартал. Тэгэхээр энэ үед бол мөнгөө жоохон хамаагүй сэтгэл хөдлөлөөрөө битгүүрээрээ. За 9-ээс 12-ны хооронд бол бас гинтийн таамаглаагүй их зарлаг гаргах ч юм уу эсвэл гинтийн балиар эзүүлсэн эвдрээд алдагдах гээхдэх гих зэрэг нөлөөлөл Уранусын нөлөө 9-ээс 12-ны хооронд жоохон болгоомжтой байгаарай. Жоохон бодлоготой мөнгөрөөрэй. Эсвэл цүнх мөхөө сайн одоо хямгад юм уу яа гэдэг. 18-наас 23-ны өдрүүдэд савутнууд тэгснэ. Өмнөд занглаа болон 27-наас санчир гаригийн нөлөө. Жилийн сүүлийн хэд хоног бол мөнгө санхуд бол дутагдaltaй. Эсвэл мөнгө орж ирдэг суугч нь хагдах ч юм аль нэг хэрэг олон орлоготой л шүү дээ. Эсвэл ямар нэгэн байдлаар таны хэрэглэж байгаа эд зүйл чинь насан дуусаад эвдрээ дахин хөдөлж авах шаардлага гарах ч юм уу. Гэх мэтлэнгээр мөнгөний хувьд эхний 10 хоног гайгүй хэрнээд үлдсэн хэсгүүд бол нэг тийм сайн биш байгаа учраас мөнгө хамаагүй бэлгүүрээрээ. Тэгэхээр мөнгөндөө нэхүүр хандараа гэж зөвлөж байна. За тэгээд амжилт хүсье баярлалаа баяр та. Тэгээд дараа жил уулзцгаая.